Яг нодлон жилийн үдээд бид нар соёлын төвөргөнд Sweet Emotion, хөгжмийн зохиолч Чимба, гитарчин мөнх хөргөл Fire-ийн гитарчин бэлгээ бидэд нийлээд Pink Floyd tribute концерт гэж анх удаа тоглож ирснийг та бүхэн бүгдээрээ санаж байгаа бах. Тэгээ энэ концерт маань ягаад чи хүмүүсийн сэтгэлд их хүрсэн юм шиг байна. За энэ мэдээж маш олон хүний хүч хөдөлмөр орсон. Тэр дундаа би on of production-ыг онцлохын зүйтэй байх гэж бодож байна. Тэгээ маш сайхан DVD болгоод тэрийг Univision компани одоо Univision-ы видео суваг дээр бид нар концерт гэдэг файл дээр нь тавьсан байгаа. Маш олон хүмүүс үзсэн. Тэр утгаараа энэ social media тэр дундаа миний Facebook, Twitter маш олон хүмүүс Ахвахайг ийм cover тоглолтуудыг ахиж хийгээч гэсэн ийм саналууд маш их олон ирж ирсэн. Ирж үтсэн хүмүүс маань үнэхээр яг бүр нэг Pink Floyd үзэж гарсан юм шиг сэтгэл төрж байна. Ойрд ийм концерт үзсэнгүй. Тэгээ дээрээс нь ядахтаа нэг хүүхэд нэтэрээ уурсангүй, бууз нэтэр үнэртсэнгүй бас нэг арай нэг соёлтой концерт үзээд гарсан гэсэн зүйлүүдийг ярьсан учраас бид их урамссан л та. Тэгээ энэ урамсалтаа бид нар автагдаад ер нь цаашдаа энэ cover тоглолтуудыг хийж явах хэрэгтэй юм байна гэдэг хоорондоо ярилцаад яг энэ составаараа ахиж хоорондоо ярилцаад юм дараагийнх нь юу байж болох вэ гэдэг. Гэсэн манай охтуудаас их гоё санал гарсан. Ахвахаа BGC-г монголчууд мэдхгүй хүн байхгүй. Тэгээд ялангуяа биднэрт их тохирох байх, ялангуяа олон хоолоо ингээд салгаадуулах юм бол энэ маань их гоё болох юм биш үү гэдэг санал надад анх орж ирсэн. Бидний ер нь анх сурж ирсэн англи дуунуудын нэг нь Emotion гэдэг дуу байдаг. BGC. Тэгээд энэ дундаа маш их хайртай. Яг ч бидний нэртэй адилхан. Тэгээд дуу нэг таалагддаг. Тэгээд бидний Emotion гэдэг дууг маш их олон жил дуулж байгаа. Америкт байхдаас их дуулдаг байсан. Багтаа BGC-г сонсч өссөн гэж хэлэхэд бол буруудахгүй байх. Тий, яг сонсдог хамтлагуудын маань нэг байсан. Тэгээд миний хамгийн дуртай дуу болохоор Our Love гэдэг нэг дуу байгаа. Эндэдэ зориулсан тийм энд нас орсон. Тэгээд эндэдэ зориулсан, эндэдээ бас дуусан тэр дууг би маш их сонсох дуртай байсан. Тэгээд яг тэр үед яаж энэ гоё дуу сурах вэ? Яаж хизээний дуулах бол доо гэж яг бодож байсан. Тэгээд яг одоо ингээд цаг хугацаанд ирээд тэгээд энэ сайхан дууг одоо энэ тайзан дээр дуулах гэж байгаад бас маш их баяртай байгаа. BGC-ийн дуунууд бол олон янзаар хөрөнгөлтэй энэ тоглолтын дээр ягаад гэхээр Шар ариг хамтлагийн дуучид маань ганх бах тий буйнаах маань зарим дуунуудын дуулна бид гурван ард нь яг хоолойг ин хийн зарим дуунуудыг яг бид гурван хамтлагаараа дуулна тий бүгдээрээ нийлж дуулна гэх мэтлэн ингээд олон янзаар хөрөн тэгээд BGC өөрийнх нь онцлог буюу олон хоолойны тэр дууралт салалт бас гоё тэр одоо хоорондоо хоршиж байгаа тэр гоё иглэхэнтэй ижилхэн тийм тембрээр нийлүүлж байгаа тэр гоё дууралтыг бид нэр одоо харуулахыг сонсуулахыг зорж байна. За юу явуулах гэж. Чи ингээ хардаа. Ингэж нөгөө гэрэлтүүлгийг бол гар утсаар өгдөг тийм шин технологи одоо нэгдээд Монгол анхудаа бүгдээрээ л BGS дуртай. Тэгээд BGS бол эхлээл тэр чигээрэл данс тийм үст. Амар. Тэгээд гитарч Voco шүү дээ. Гитарч Voco-гийн нөгөө над нэг юм CD ирсэн байхгүй. Тэнцээ яг BGC тэр үчнэ оригинал кассет гэдэг чинь оригинал кассет байсан. Тэнцээ яг дандаа энэ данс тоонууд нээсэн байхгүй. Тэгэл нөгөө хүмүүс ярьдаг гэсэн юм аа. Траволта гэдэг нэг юм залуу ингээд нэг амар гоо кино тоглолдог. Тэгэл лайв хүчглээл ёо. Тэгээ тэрийг үзчихээс ингээд бүр бараг хэдэн жилийн дараа утсан. Бараг 20 жилийн дараа. Ямар нэртэй кино вэ? Saturday Night Fever гэдэг нэртэй дуу. Цогоо ямар дуунд нь илүү дуртай вэ? За бүгдэнд нь баг туу. Ямар нь? Юу нь бол над шаарахгүй шүү дээ. Бэлтгэл гэхээр бүгд л үнэхээр байна шүү. Хамгийн анх надад BGS-тэй танилцчихсан үеиг бол 80-д онд нөгөө би чам тарьдаг кино. Дэви. Хараад тэрнээс хойш тэгэл ер нь надад ч бол эвгүй штэ ясла. Ихээ сонссон дөө. Би бол хөгжим бүжигт байх та. Зүгээр таах нь. За сарнаг найрч явахдаг. Бодлоо яриа. Энэ тоглолт маань бас нэгэн онцлог нь бол Univision-ийнхэнтэйгээ хамтраад хийж байгаа анхны pay-per-view буюу одоо гэртээ байгаа Univision-тэй хүмүүс үзэж болох энэ гой боломж нээлттэй болж байна. Тодруулах юм бол Univision-ийн 88 дугаар сувгаар яг энэ тоглолт соёлын төвөргөнд болох өдөр буюу 10 сарын 19-ний 18 цаг 30 минутаас яг зэрэг одоо соёлын төвд тоглолт хэлэхэд Univision-ийн үзэгчид гэртээ
яг 88 дугаар сууг дээр тааруулаад төлбөрөө төлөөд бас үзэж чадхаар тийм гоё боломж нэгдэж байгаа. Анх удаа бид нар энийг Univision тэгээ бас хийж байна. Тэгээ цаашдаа ч гэсэн олон гоё тоглолтууд энэ маягаар одоо хурж болохын гоё хэлэн нэгдэж байгаа бас туйл их баяртай байна. Тийм болохоор яг гоё амьд атмосферыг авахыг хүсэж байгаа. Тэ хамтдаа дуулж бүжиглэхийг хүсэж байгаа хүмүүс соёлын төвөргөнд ирж үзээрэй. Тэгээд бас арай амжихгүйнүүд нь магадгүй гэр бүлэрээ үзхийг хүсэж байгаа хүмүүс гэртээ бас суугаад тохируулаад үзээрэй гэж хэлмээр байна. Энэ бол одоо бас л Univision-ээс барьж байгаа бас нэг том сюрприз, бас нэг анхны шинэ брэнд болоо. Тэрний анхдагч нь бид хэд нийлээд ингээ манай уран бүтээлч байна гэдэг бол бидний хувьд бас нэр төрийн асуудал юм болоо гэж хувьдаа бодож байна. Концертын бэлтгэл ажил нэлээд одоо эрчимтэй явж байна. Та бүхэн анзаарж байгаа бах. Ер нь бол өмнөх Pink Floyd-ыг бодвол концерт маань нэлээд урт хугацаатай болох байх гэж бодож байна. Яг тэгэхээр бид нар нийт 28 дуу бэлтэж байна. За миний хувьд бол дууны үг чийжлэн гэдэг бол үнэхээр хэцүү юм байна. Зүгээр Pink Floyd-ийн дууны үгнүүд бол их жоохон богинохон байдаг. Bee Gees-ийн болохоор бүр нэг баг роман шахуу тийм урт үгнүүдтэй учраас нас яваач тэр октод маань бол үгнүүдээ сайн чийжилсэн байлаа. Миний хувьд бол жоохон энэ тал дээр бас жоохон тийм өгтэй хаа ямар ч амжаад цээжилчих байхаа гэж бодож байна. Bee Gees бол үнэхээр монголчуудын зүрх сэтгэлд тоногсон хамтлага. Тэр биднэрт баг бидний социалист нийгэмд байхдаа Beatles, Rolling Stones-тай хамт орж ирж исэн ийм гайхамшигтай хамтлаг. Зүгээр бяцхан түүгээс нэрхэд бол хүмүүс Австралийн хамтлаг гэж жоохон андуурдаг. Анх бол Англид төрсөн бүр багаас за баг Robbie Morris G баг 5 настайгаас дуулж эхэлсэн гэж бодохоор гайхамшигтай. Хамгийн анхны санаачлалыг бол мэдээж Barry G бахан гаргасан дөрүүлээ. За хамгийн баг дүү Andy Gibb нь бол бүр 1-2 настай байсан үед нь хамтлаг үжээ байгуулагдсан. Гуруулаа гоё хоолоо салгаад Английн жижиг одоо газруудаар тоглоод явж ирсэн. Тэр үед аав ээж нь ямар ч байсан ажлын шаардлагаар Австралид нүүсэн байдаг. Ингээд гэрүүлээрээ Австралид очсноос ерөнхийдөө Bee Gees-ийг бол бид нар Австралийн хамтлаг гэдгээс нь илүү сайн мэдэх байхаа. Ер нь бол дэлхийд дээр бол хамгийн олон цомог гаргасан, хамгийн олон хит дуу гаргасан гэж ярих юм бол энэ гайхамшигтай хамтлагийн талаар бол яриад баргашгүй л дээ. Үзэгчдийгээ Bee Gees хайртай мөн буйнаг сонсдог. Цогоог одоо тоглох хайртай. Цогоог тоглохыг одоо хардаг, сонсдог. За мөн Sweet Emotion ингээд биднийг сонсдог үзэгчдийгээ 10 сарын 19-нд соёлын төв өргөнд 18:30 юм уу те? 18:30-д та бүхнийг урьж байна. Тий, одоо яг 30 минут ганхуу эхэлж түүх ярьдгийн. Тий, мэдээж нөгөө бүтэн сэдэр гардаг нэвтрүүлэгч нь ностальжи гэдэг нэвтрүүлгийг шууд тайдан дээр сүргэнэ. Тэгээ манай плейтүүд олон газараа зарагдж байгаа. Мэдээж соёлын төвөөр зарагдж байгаа. Дээрээс нь манай Intel-ийн 3 салбар болох ихтлгүүр өргөө, хороолын салбарууд дээр та бүхэн жижиг карта аваад очих юм бол 20% хөнгөлөх хүртэл ийм болцоотой юм байлаа. Тэгэхээр та бүхэнтэйгээ үнэхээр 10 сарын 19-нд соёлын төрөгөндөө тэр дундаа Univision-ийн Live 88 дугаар суугаар та бүхэнтэйгээ уулзахад маш таатай байна. Ингээд cover тоглолтууд цаашаа үргэлжлэх болно. Бие Gees-тээр уулзцаа хамтдаа. Австралийн алдарт гурван Bee Gees-ийн сэтгэлд хоногшиж дурсамж хүргэлсэн дуунуудыг дахин сонсох бол Bee Gees Tribute Concert төвөөрдөхгүй. Тоглолтод Шарарик, Төгөлдрөхөж Чимба, Sweet Emotion хамтлагууд оролцох болно. Та гэр бүлээрээ тухлан сууж Univision IPTV-ийн 88 дугаар суугт байрлах Univision Live суугаар тоглолтоо гэрээсээ шууд хүлээн авч үзэж болохоос гадна тоглолтоо өөрийн биеэр хүрэлцэн ирж амьд тоглолтын гайхамшиг мэдрэмжийг авах хүсвэл соёлын төвөргөнд 10 дугаар сарын 19-нд уулзцгаая. Bee Gees Tribute Concert